Сэрээрээ босоороо. За 182 дахь өдөр мөн эхэллээ. За ингээд урт хугацаанд сар гаруй амарсны дараа жимээ тасалдуулсан байсан жимдээ явж эхлэхээр боллоо. За өнөөдрөөс өглөө 8 цагаас жимдээ явахаар багштайгаа тохирсон. За өглөөний цайнаас өмнө BCAA болон судас тэлэгч уураг витаминуудаа төрүүлж уун. За ингээд 8 цаг болох гээд байдаг 7:30 гэж сэрчээд байдаг. За ингээд ганц нэг жимснүүдээ арилгаад савнд хийж аваад за обёсо газ дэвтээчээд идчихэд хөдлөе гэд хөдлөлөө. За 8 цагч болчлоо. Жоохон ерөнхийдөө хоцорчлоо. За ингээд гэрээс гарлаа. За өнөөдөр бол жимэнд явсны дараа лагер дээрээ гэрээрээ гарах өдөр байгаа. За лагер дээр гараад эхнэр одоо ажилдаа орцсон. Оройдоо лагер дээр ирнэ. За ингээд жимэнд ганцаараа явахын оронд хань татах хүмүүсээ найз нөхдөд ах энтрийгээ гүйсэн төрсөн ахыгаа ямар ч явъя гэж ятгцсан байгаа. Өнөөдрөөс хамт явнаа. За 8 цаг 10-20 минут болж байлаа. Гэрээс гарлаа. Зандаа нөгөө арилгасан хэдэм алим мандрин, алим банан энтергээ идээд явлаа. Жимэн дээрээ хүрээд ирлээ. Ирсэн ах байдгүй. Яасан юм бол ирээгүй болов гэж бодоод яваад очсон. Багш айл хизээний цагтаа танаах ирсэн гэдэг хэлжсэн. За ингээд ахтай хамтдаа гүйлтийн зам дээр өглөөний халаалтаа хийгээд за багштай ойр дуулцаагүй нэлээд жин хассан талаараа явлаа. За өнөөдөр бол цээжний дасгалаа бол хийн. За ингээд дээшээ хараад 20-оор одоо 5 удаагийн оролтоор үндсэн сетүүдэд орж эхэллээ. За энэ налуу ер нь BCAA буюу уурга яагаад уухгүй байсан бэ гэж багшд бас нэлээд зэмлүүллээ. Учир нь булчин маасаа идсэн байна. Уг нь бол уурга ууж исэн. За хоолоо сайн идчихсэн болвол за одоо яг булчин маас руу орохгүй байсан юм аа гэд багшаас зөвлөж байлаа. Гэхдээ яг одоо 79-д одоо 80 кг руу орцсон, доошоо орцсон байгаа ч гэсэн гэлээ. Хоолоо нэмээд, уурга нэмээд ингээд одоо хариуцлагатайгаар хандаад явъя гэж бодож байна. За ингээд өнөөдөр бол цээж, нуруу үндсэндээ бол хийлээ. За ахын хувьд бол надтай энэ зэрэгцээч явж байгаад за сүүлдээ бас нэлээд бахардаад яг бойлжлоо шүү дотор мухарж ингээд яг миний анх ямар байсан яг л тэр темп рүү орж байна лээ. За аргагүй бах. За ингээд жим маань одоо бол би таслахгүй. За хамгийн сүүлд нь хэвлийн дасгалуудаа хийдгээрээ бүх хэвлийн дасгалуудаа сайхан амжилттай хийлээ. За өчигдөр нэг дүүгийнд очиж фитнес төхөөрөмж гэртээ авъя гэд ямар ч байсан тохирсон байгаа. Өнөөдөр лагер дээр авчирч өгнө гэсэн орой өөрийнхөө одоо дүүтэй хамтдаа фитнес төхөөрөмж дээр бас маргаашнаас дасгал хий гэж гэртээ бодож байна. За ингээд жимээ тарлаа, гараад ирлээ. За амралт бол үндсэндээ эхэлсэн сайхан байгаа. Гэхдээ лагер дээр хийх ажил их байгаа. За хөдөөнөөс аяллаар явсан бүх ачаа бараануудаа бүгдийг зэхэж юунда гараашнда тавихын тавиад за ингээд сургуулаараа орлоо. За баянаа багштайгаа уулзаж докторийн судалгааны ажлынхаа явцын талаар багштайгаа ярилцж байгаад гарч ирлээ. За би лагер дээр бол нэлээд төвлөрч сунаа. За гэртээ ирсэн үндсэндээ нөгөө уургаа сайжруул гэсэн учраас өглөөдөө нэг хоньны нэг томхон гэрчим сүүл бол чанаад идчихэж байгаа. За дасгалын дараа BCAA уургаа ууг гэсэн BCAA-г найруулад уургаа ууж авлаа. За ингээд миний уух витаминууд гэвэл маш их витамин зөвлөсөн. За тэр витаминуудаа бүгдийг ууж байгаа. За ингээд гэрээс байж болох авж явах хоолны амтлагч идэж уух юм талах тараа юу гэдэг юм бүх юмудаа авлаа. За энэ гүйлтийн зам бол одоо надад хэрэггүй. Би турах зорилготой энийг авсан. За энэ гүйлтийн замыг хямдхан худалдаж авах юм байвал надаас авч болно шүү гэж бас хэлмээр байна. За ингээд хоёр охиноо дагуулад хоошоо лагер руу явлаа. За 7 буудлаас одоо идэх ёстой алим, гадэл, за лир, за нарийн ногоо. За ингээд мах авлаа. За мах хямдарсан гээл рекламдад байсан чинь үхрийн мах ерөөсөө хямдраагүй байлээ. Тэгээ 36,000-аар 2 кг үхрийн мах авлаа. За ингээд ер нь бол хөдөөгээд амралтаар явж байгаад ирсэн. Нөгөө DDS тавиулсан DDS зурагт маань антин хөдөлчихжээ. Тэрийгээ бас нэлээ нэг цаг гаруй ноцолж байгаад орууллаа. Охтууд бэлэн гомын идэх гэдэг харна бэлэн гомын одоо найруулад өөрсдөө найруулад идлээ. За ингээ ямар ч байсан орчин тухтай цэвэрхэн байна гэдэг бол хүн ажиллаа хийхэд бол хамгийн одоо толгой сайн ажилдаг. За ингээд энэ хооронд нөгөө миний захиалсан фитнес төхөөрөмж ирлээ.
За хоёр давхрынхаа нэг өрөө фитнес өрөө болгоё гэдэг ингээд нэг тоног төхөөрөмжүүдээ бүгдийн зөөлөө. За тэр өрөөнд агуулгах юм зөндөө юм хийсэн болохоор бас цэвэрлэл цэгцлэх ажлууд нэлээд гарч ирж байна. За ингээ энэ хооронд хүүхдүүд хүмүүс угсарж явах хооронд октоодтойгоо болов тоглож байгаад гар дээрээ хэсэг сайхан сүнэж аваад ингээд яваад орсон фитнес өрөө маань ерөнхийдөө бараг болцсон байх шүү. За тэгээд надад өөрийнхөө бас нэг амжилт гаргаж хэрэгжилж байсан фитнес төхөөрөмжөө бэлгэлсэн. Үүнтэй баярлалаа. Бас амжилттай баярлалаа. Маргаашнаас одоо эхэнэдүүдийг хамтдаа энэ фитнес дээр дасгалаа гинэ.